Сайн мэцхан уу та бүхэнд энэ өдрийн минь төргийа. За өнөөдөр та бүхэндээ комплекс тооны хуваах үйлдэлийг жишээ бодлогоор дамжуулаад хэрхэн хуваах үйлдэлийг гүйцэтгэх вэ гэдгийг тайлбарлахаар бэлдлээ. За би 3 бодлого самбарт бичсэн байна. За эхний бодлогыг харъя. 2 комплекс тоо үүджээ. За тэгэх юм бол энэ 2 комплекс тооны хуваах үйлдэлийг хэрхэн гүйцэтгэхийг бүгдээрээ харъя. За Z1 комплекс тоог 2 дахь комплекс тоонд хуваах үйлдэлийг гүйцэтгэе. За эхнийх нь 1 дээр нэмэх нь 2i. За хуваах нь 4 дээр нэмэх нь 3i. За одоо энэ 2 комплекс тоог хуваах үйлдэлийг гүйцэтгэе. За хуваах үйлдэлийг гүйцэтгэхдээ хуваарийн комплекс тооны хосмог комплекс тоогоор үржүүлж хувааж өгөх хэрэгтэй. За тэгэхээр хосмог комплекс тоо гэж юу вэ гэдгийг бид нэр өмнөх цуврал хичээлээр тайлбарласан байгаа. Та бүхэн эргээд харах юм бол хосмог гэдэг бол хуваарийн хосмог 4 дээр нэмэх нь 3i комплекс тооны хосмог нь 4-өөс хасах нь 3i байгаа. За тэгэхээр хосмог энэ тоогоор нь үржүүлээд хувааж өгнө гэсэн үг. За 1 дээр нэмэх нь 2i 4-өөс хасах нь 3i. За энэ бичиглийг сайн харах юм бол хуваарийн комплекс тооны хосмог комплекс тоогоор нь үржүүлээд хуваагаад өгсөн бичиглэл багш нь энд хийсэн байна. Одоо эндээс хуваар ба хүртүүрийг гишүүнчлэн үржүүлээд хаалт задлаад төсөөтэй гишүүдийг эмэгтгэе. За эндээс хуваарийг харах юм бол энэ хуваар маань квадратуудын ялгуурын томьёоны задаргаа байгаа. Тэгэхээр энийг буцаагаад томьёо руугаа шилжүүлэх юм бол 16-аас хасах нь 9i квадрат гэсэн энэ томьёоны задаргаа нь энд явж байна гэсэн үг. Одоо тэгэхээр хүртүүр дээр гишүүнчлэн үржүүлээд хаалт задлаа. Тэгэхээр нэгээр арын хаалтны гишүүн болгоныг үржүүлэх юм бол 4, одоо 3-ыг үржүүлэх юм бол хасах 3i. За одоо 2i-гээр арын хаалтны гишүүн болгоныг үржүүлж өгье. Тэгэхээр 8i хасах нь 6i квадрат. За одоо эндээс төсөөтэй гишүүдийг эмэгтгэе. Төсөөтэй гишүүдийг эмэгтгэнэ гэхээр бодит хэсгүүдийг хооронд нь эмэгтгээд хуурмаг хэсгүүдийг хооронд нь эмэгтгэнэ гэсэн үг. Эндээс i квадрат өөрөө хасах нэгтэй тэнцүү гэдгийг та бүхэн энэ дээр санах хэрэгтэй. i квадрат маань хасах нэгтэй тэнцүү юм бол хасах нэгийг хасах 6-аар үржүүлэхээр нэмэх 6 гарна тийм үү? За тэгэхээр нэмэх 6 4 гэдэг бол энэ хоёр төсөөтэй болчихно гэсэн үг. За тэгэхээр 4 дээр 6-ыг нэмэхээр энэ дээр 10. За одоо хуурмаг хэсгүүдийг эмэгтгэе. Хасах 3i дээр 8i нэмэх юм бол энэ хасах нэмхийн хасах буюу хасаад нэмэх 5i болно. За хуваах нь хуваар дээр ахаас харах юм бол i квадрат гарч ирж байна. Тэгэхээр i квадрат маань хасах нэгтэй тэнцүү гэдгийг та бүхэн санаад бодох юм бол хасах нэгийг хасахсаар үржүүлэхээр нэмэх 9 болно. Тэгэхээр 16 дээр 9-ийг нэмэхээр энд 25 болно. За энийг жоохон хялбарчлавал 25-ны 10, 25-ны 5i буюу хураагдаад за энэ дээр багш нь дэлгэрэнгүй чи 25-ны 10 нэмэх нь 25-ны 5i буюу нэг комплекс тооны бодит ба хуурмаг хэсгүүд нь гарч ирж байгаа гэсэн үг. Одоо энэ дээр хураах үйлдэлийг гүйцэтгээд эцсийн байдлаар харах юм бол энд хоёулангийн 5 туваахаар 5-ны 2 нэмэх нь энийг 5 туваах юм бол 5-ны 1i буюу манай комплекс тооны маань хуваах үйлдлийн эцсийн хариу ийхүү гарч ийна гэсэн үг. За хуваах үйлдэлээр анхаарах зүйл нь i квадрат хасах нэгтэй тэнцүү гэдгийг санах хэрэгтэй. Мөн хуваарийн хосмогоор үржүүлж байгаа тохиолдолд энэ квадратуудын ялгуурын томьёо гарч ирдэг гэдгийг та бүхэн энийг сайн анхаарах хэрэгтэй байгаа. За одоо бүгдээрээ 2 дахь бодлогыг харъя. 2 дахь бодлогон дээр шууд эхний комплекс тоо хуваарт хүртүүр дээр бичигдсэн 2 дахь комплекс тоо хуваарт бичигдсэн хэлбэрээр хуваах хэлбэрээр бичигдэжээ. За тэгвэл одоо энэ хуваах үйлдэлийг хэрхэн гүйцэтгэхийг харъя. Мөн адил эхний бодлоготойгоо адилаар хуваарийн хосмог комплекс тоогоор нь үржүүлээд хуваагаад өгөх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр 3-аас хасах нь 2i хүртүүрийн комплекс тоо хэвээрээ.
За хуваар нэг дээр нэмхийн И. Энэ комплекс тооны хосмог комплекс тоо нэгээс хасах нь И байгаа. Тэгэхээр нэгээс хасах нь И-гээр үржүүлж хувааж өгнө. За хуваарийг бүгдээрээ харъя. Энэ хуваар бол хосмогоор нь үржүүлсэн учраас квадратуудын ялгарын томьёоны задаргаа харагдаж байна. За тэгэхээр энэ бол нэгийн квадратаас хасах нь И-ийн квадратын томьёо гэсэн. За одоо хүртүүр дээр гишүүнчлэн үржүүлээд хаалцадлаа. 3-аар арын хаалтны гишүүн болгоныг үржүүлнэ. Мөн 2И-гээр арын хаалтны гишүүн болгоныг үржүүлж өгнө. За тэгэхээр энэ дээр 3-аас хасах нь 3И боллоо. Гишүүнчлэн үржүүллээ. Одоо 2И-гээр арын хаалтыг үржүүлэх юм бол хасах 2И нэмэх хасгыг нэмэх 2И квадрат болж байна. За тэнцүү. За хуваарийг харъя. Хуваарийн И квадрат бол хасах нэгтэй тэнцүү. Тэгэхээр хасах нэг гэхээр энэ дээр хасахын нэмэх болоод нэг дээр нэгийг нэмэх болж байгаа. Тэгэхээр нэг дээр нэгийг нэмэхээр 2. За хүртүүрийг харъя. Хүртүүр дээр И квадрат бол хасах нэг байгаа. Хасах нэгийг 2-оор үржүүлэхээр хасах 2 гарна. Тэгэхээр энэ 2 төсөөтэй болоод 3-аас 2-ыг хасна гэсэн үг. Тэгэхээр 1. За энэ хуурмаг хэсгүүдийн хооронд нь хасъя. Хас 3И-гээс хасах нь 2И гэдэг бол хасах 5И. За бодит хэсэг нь бол эндээс 2-1, хуурмаг хэсэг нь хасах 2-5И. За ийхүү комплекс тоо маань гарч байна. За одоо бүгдээрээ эхний 2 бодлогыг хэрхэн бодсонтойгоо адилаар 3 дахь бодлогыг бүгдээрээ ахин харъя. За комплекс тооны маань хуваах үйлдэлийг гүйцэтгэхдээ хуваарийн хосмогоор нь үржүүлж хувааж өгөх хэрэгтэй. Яг өмнөх 2 бодлого шиг. За тэгэхээр хүртүүрийн X-с хан Y-ийн комплекс тоо хэвээрээ. За хуваар X дээр нэмхийн Y-ийн комплекс тооны хосмог нь ямар комплекс тоо байж болох вэ? За тэгэхээр энэ бол X-с хасах нь Y гэсэн комплекс тоо. Тэгвэл энэ хосмогоор нь үржүүлж хувааж өгнө. За эндээс хуваар бол квадратуудын ялгарын томьёоны задаргаа байх нь. Тэгэхээр энэ дээр X квадрат хасах нь Y квадрат, Y квадрат, Y квадрат. За хүртүүрийг харъя. Хүртүүр дээр X-с хан Y-ийг, X-с хан Y-ийг үржүүлсэн. Өөрөөр хэлбэл өөрийг нь өөрөөр нь үржүүлсэн учраас энийг хураан гуйлан бичвэл X-с хасах нь Y-ийн квадрат ингэж бичиж болно. За эндээс хуургалт хийх юм бол Y квадрат маань өөрөө хасах нэгтэй тэнцүү гэдгийг ахиад санах хэрэгтэй. Тэгэхээр энд хасах нэгийг орлуулах юм бол хасах нэгийг хасах Y квадратаар үржүүлэх юм бол хасахын нэмэх болно. Тэгэхээр манай хуваар маань X квадрат нэмхийн Y квадрат болоод хуваах нь хүртүүр маань хэвээрээ X-с хан Y-ийн квадрат. За ийхүү хуваах үйлдэлийг иймэрхүү байдлаар гүйцэтгэдэг байна. Хуваах үйлдэл дээр ерөнхий ижил зүйлүүдийг та бүхэн анзаарсан байх. Эхний энэ 3 бодлогыг энэ 3-ыг гуруулan ингэ бодохдоо хуваарийн хосмог комплекс тоогоор үржүүлж хувааж өгсөн. Энэ дээр бас адилхан хуваарийн хосмог комплекс тоогоор үржүүлж хувааж өгж байна. Мөн адил 3 дахь бодлогыг бодохдоо хуваарийн хосмог комплекс тоогоор нь үржүүлж хувааж өгөөд ийхүү цааш нь хялбарчилж бодит тооноор хийгдэх үйлдэлийг хийж гүйцэтгэж байгааг та бүхэн анзаарсан байхаа. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.